ингээд өнөөдрийн шоунд манд хүрэлцээрсэн та нартай маш их баярлалаа. Тийм дээ найзуудаараа явж байгаа юм шиг байна. Тийм. Голынх жоохон идэж ухмаа болчихвол жоохон хүндэлтэй. Гэтэ хамаагүй. Тэгээд манай тэр баарнаас гоё хүссэн юм захиалаа дуугаарай. За тэгээд өнөөдөр миний шоунд хүрэлцээрсэн маш их баярлалаа. Ингээд live from home. Гэрээсээ хийж байгаа болохоор одоо тий homedy. Тэгээд хамгийн анхны панчан Ази Вэлигээ одоо ингээд тайцсан дээр үрж байна. One day I pooped on a toy and then I farted on a sapit. I'm seven poop years old. And then one day Ami was disappeared. За баярлалаа. Залуу комедиан Ази Вэлтэй баяр хүргэе. Ивэл маань өнөөдрийн панчан байлаа та нарт таалагдсан байх гэж аль найдаж байна. Миний спешиал дээр те миний урилгыг хүлээж аваад ирсэн Ази Вэлтэй баярлалаа. Open mic-д орж байгаа хүмүүс ингээ нэг юм тавьсан хараад идэм байл шүү дээ. Тэгвэл зүртэй ч юм шиг санагдаад. Яг үндэ бол яг саяны те манай комедианы энэ зурсан энэ те өсгөний энэ зургууд ингээд байгаа даа. За тэгэхээр хамгийн анхны комедиг минь сонсохоор ингээд те сугаат харуулсан байгаа та бүхэнд бол маш их баярлалаа. Магадгүй миний тэ бичлэг анх удаа үзэж байгаа хүн байж магадгүй. Тэгэхээр өөрийгөө ер нь бол танилцуулъя. Намайг Анхаа гэдэг. Тэгээ Анхаасан гэдэг YouTube channel эхлүүлээд 2 жил орчин болж байна. Тэгээ яг Анхаасан гэж юу яагаад нэрлсэн юм бэ гэхээр хүмүүс ингээд нэрнийхээ ард сан залгаад ингээд бие биендээ хүндэтгэлтэй үзүүлдэг. Тэгэхээр намайг магадгүй тэ энэ бичлэгийн мөн үзээд тийм ч юу яриа солиороод байгаа юм бэ? Comedy биш, homicide гэвэл зүгээр хүүхэн байж гэж бодсон юм уу? Тэгээ юу ч ингэж бүли хийж болно. Тэгээ намайг яач элдвэр хэлж болно. Гэхдээ стил ингээд Анхаасан муу бяч хэлсэн ч гэсэн цаанаа нэг хүндэлтэй байгаа сте тий. За тэгэхээр би одоо энэ Мельбурн, Австралийн Мельбурн хотод ирээд 3 жил болж байна. За ер нь гэхдээ сүүлийн үед гэх юм уу? Одоо Монгол залуучууд ялангуяа Улаанбаатарт амьдарч байгаа залуучууд одоо тийм нэг супер паверыг те супер павер тийм нэг survival skill-ийг амар эрчимтэй эзэмшиж юм л да. Би яг тэрний адилаар нэг ер нь бол ирсэн та нар юу гэж бодож чинь те. Гарнаас аалж гарах уу те нисэх үү өөрөө ажиллах уу гинт алга болох уу ч гэдэм үү те. Цаг хугацаараа аялах уу те. Тийм хэрэггүй яг хүндээ скиллүүдээс ер нь хамаагүй илүү тийм survival skill-ийг одоо эх орон маань бидрийг бол ингээд сурахыг бол шаардаад би бас яг тэрний нэгэн адилаар тэр скиллээдээ жоох хөгжүүлээд нэмдэрсэн байгаа. Тэр маань орчин үед одоо тэр скилл юу болоод байна вэ гэхээр те сурах те магистр хийх хэрний бэлтгэлд явах гэх ингээд сурах гэдэг зүйл чи одоо бидний утаанаас цогтох хорт баг зөөхөөс илүү юм том скилл болчиход байна л та. Тэгээ би ялчгүй тэр survival skill ашиглаад те тэр супер павер ашиглаад ингээд нисээд хүрээд ирсэн. Тий та жоохон дуугүй идчихвэл зүгээр байна. Аха. Би бол энд ингээд магистра хийгээд сая төгссөн байгаа. Яг үндэ магистр бол надад нэг хийгээд авах бол хэрэгцээ бол байхгүй. Айл хэдийн би магистра Монголд хийчихсэн. Бонд бакалавра хийсэн. Хамгийн анх бакалавра ихтэй энэ сурах гэдэг чадвараа ингээд хөгжүүлэхтэй те. Өөрийнхөө амьдралыгтэй ингээд ахиулъя те. Сурч мэдээ, эх орноо хөгжүүлье. Одоо Монголдоо сайхан карьерээ хөөе, гэр бүлээтэй зохио энэ гэж бодоод эхэлсэн бол сүүлдээ нөгөө скил маань те супер павер маань юм надад тийм survival skill болоод өөр дэше явах боломж олгоно гэдгийг хэлж мэдхүүлээ. Эхлээл яхав ер нь тэрийг ашиглаад ингээд би бакалавра хамгаалчаад ер нь Монголд очсон. Тэ одоо таалан малан тэ би одоо Монголдоо карьерээ хүнд алаад өгнө, үзүүлээд өгнө гэж очсон. Тэ юу гэсэн үг юм те энэ их орны чи бид нар л хөгжүүлнэ яахлаараа махлаараа гэж бодоод. Тэ яг хүүхэд гараад ирсэн чинь хүүхдээ манай хот одоо хайрлаагүй л те. Энэ л одоо бидний тэр скиллээ хөгжүүлэх одоо нэг тийм гол мотивац болж байгаа байхгүй те. Хатгаа тийм уян зүүмүүдийг хамт амьдраас урчихсан те. Аав ээжээ гэж хэлэхээс өмнө уян зүү гэж хэлж мэлдэг болчихсон. Тэгээд нэг хит дэмлэгийн шатаалаар ч юм уу хөвцсний араас бол ээж аав нар бол зүгээр за би сурыг гэж бодож байгаа ч байгаа. Яг тийм бол бидний өмнөх генерашн бол тийм ингээ хараар ажиллаж исэн бол одоо бидний үе чинь ингээд бас уг нь бол ингээд нэг шат ихад одоо ингээд цагаанаар ажиллах хэрэгтэй болоод байгаа байхгүй юу те. Тэгэхээр чи ялчгүй тэр цагаанаар ажиллах нь тэр survival skill чи хэрэг болж байгаа. За тэгээд зарим хүнийхээ power нь бүр амар одоо тэр юу гэдэг нь Fulbright achieving ч гэдэг юм уу те ингээд Японы эцгийн газрын тэтгэлэг инээдрэгээ тэр юмнуудад ингээд өгөөд 100% гэр бүлээр нь даах хонгоцны билеттэйгээ даах энэ төр гэдэг ингээд сайхан бүх юмуд ингээд хөгжүүлээд аваа явчихж штэ. Тэс чи миний их бол яг тэр хэмжээндээс хөгжөөгөл байл та би ч ингээд за ер нь те би ингээд сураад болчлоо гэж бодсон юмсан л нэг амар тэр хэмжээнд хөгжөөгөө. Жижигхэн юм залууч тэр залууч маань ингээд арай нисч хөрхөө нисэх юм бол 90% буучгаар тиймэрхүү нэг хилний төвшин ч юм уу те чадвар мэдгүй одоо ямар нэг юм татаад миний тэр чадвар ингээд супер павер хангалттай өгчихгүй штэ. Тэгэхээр нь байраа зараад нөгөө дэлгэвч мөнгө байвал бүх юм болно штэ. Тэр залуучаа ингээд дэлгээд гэр бүл аваад том хүүтэйгээ анх Мельбурнд иржсэн. Тэгээд Монголтэй бүх эмэгтэйчүүд мультитаскингийн гайхамшиг үзүүлдгийн адилаар өнгөрсөн жил бол тэ хүүхдэд төрүүлээ, магистраа хамгааллаа, тэ хүүхдэд сургууль зөөлөө энэ төр гэл бүх юм зэрэг хийгээд энэ 3 жилийн өндөрлөг дараа зогсож байна. Тэгээд энэ супер павер чинь тэ ингээд бас хугацаатай байгаа байхгүй юу? Би ингээд магистраа дуусаад 2 жилээр ингээд виз маань дуусгаад. Одоо дараагийн супер паверыг яг нөхрийн супер павер хийгдэлэхөө нөхөр одоо магистраа хийх. Эсвэл би өөрөө ямар ч над шаардлагагүй одоо доктор болох уу тий одоо миний
хувьд бол тэ одоо ингээ би сая media and communication гэдэг салбараар төгссөн. Би энэ салбарынхаа доктор болоод чи алаа хүүхдээ харж байна, доктор болоогүй чи алаа хүүхдээ харж байна тэ. Надад яг үндээс тэр шаардлагагүй байгаа байхгүй тэ. Тэгээ нөгөө нэг зарсан байр маяр чи ерөөсөө ингээ дорхноо ингээ дуусчих чам. За тэгээд үргэлжлүүлж чинийхээ супер павер survival skill-ийг хөгжүүлэх бол одоогоор шийдэж амжааг байна. Гэхдээ би бодлоо. Би ингээ явж сая ингээ англи хэл дээр магистраа хамгаалж байгаа байхгүй юу. Тэгээ би англи хэл гэдэг юмнаас ингээ бараг л үзэж эхэлсэн цагаасаа ер нь бол цогцсон. Тэгээ мэдгүй амар сонио толгоо муутай юм уу бүү мэдтээ одоо сурсан жилээ хүн хэдэн жил сурсан бэ гэж асуухаар баг ингээд алчих юмсан гэж бодмоор. Тэгээ баг 20 жил сурчиж байгаа байхгүй энэ ч одоо. Яалтчгүй бид нар чинь нөгөө нэг манай англи хэлний багшид маань өөрөө англи хэл хэрэгтэй байсан те. Тийм үед улсын сургуулийн тэр ингээд сураад явахар ч угаасаа сайжрахгүй байгаа байхгүй юу. Тэгээл яг багш руугаа ч ихэл бурууга боддог байсан ер нь бол. Тавтай морил үрэмээ дурсан бүтээх ном. Тэгээ би ингээд ер нь тэр хэлэр чи яа дээ. Би ер нь амар баян болчих. Тэгэл орчуулагч авчих юм. Орчуулагч гэж бэлэн хүн байд юм штэ. Ингээ ярьсан бүх юм сайхан орчуулад өчтдөг гэд хамгийн их тийм ойлголтыг хүүхд тахтаа аваад. Тэгээ Friends гэдэг кино ингээ анх үзээ. Тэгээ Phoebe ингээ нөгөө нэг нөхөртөө болох гээд тэгээ гадаа залуутай танилцсан чи ингээд гуруулаа суугаад заавал орчуулагчаар дамж гуруулаа ярьдгийг хараа. За энэ юу н бүтэхгүй маань. Энэ юу н дэми санаа юм байна гэд. Ер нь гадаад хэл гэдэг чи хүний амьдралд амар хэрэгтэй юм байна. Хилтэй бол хөлтэй өмөлтэйгээд. За ерөөсө Япон хэл сурыг. Тэгсэн чи Япон хэл чи надад хамаагүй дээр санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд Японд сураад төгсөөд ирсэн. Тэгсэн чинь Япон гэдэг хэлээр ч ерөөсө японочууд л ярьд юм ба штэ. Японочууд ч яг үндэ энд баг ярьдгүү заяа. Японочууд ер нь юм ярьдаг юм байлаа шүү дээ. Тэ Япон сурдаг байхдаа ч гэсэн би Япон сурагчдайг цөөхөн ярьсан. Тийм ичимхий бүрэг тиймэр хүмүүс байсан байлээ л дээ. За тэгтээ яг өөр тийшээ явах болсон чи би ингээ ганцаараа ингээ буцаа Япон руу явчих болохгүй ингээ айл хэдийн гэр бүл зохиоцсон байгаа байхгүй. Тэгээ гэр бүлээ аваад яах юм гэж яалчгүй англи хэлтэй л орон руу явахгүй бол угаасаа худлаа болоод нөгөө үнэндээ гүйцэгдээд тэр нөгөө нэг токсик харилцаатай IELTS TOEFL гэдэг юм а дахиж өгч байгаа байхгүй тий. Би тэр IELTS TOEFL гэдэг юмыг одоо хэдэн наснаасаа өгч байна. IELTS бид хоёрын өнгөрөөсөө 20 жил гэдэг шиг тэгээ нэг 15 6 жилийн өмнөөс л IELTS өгчээсэн. Одоо ч сая төгсөхдөө дахиад IELTS өглөөд энэ Австрали гэдэг улс чинь үнэхээр сонирхолтой. Их сургуульд орохын тулд IELTS өгдөг. Тэгээд их сургуулаа төгсгөөр одоо бас хэлээ мартцсан гэж бодд юм аа. Визээ сунгахын тулд дахиад IELTS өгдөг тий. Магистр хийж дуусчаад хэлээ мартцсан байх юм гинэ. Тэгээ ер нь бол жоохон мартцсан байсан л хүүхд гаргаад ч гэж. Тэгээд тэгсэн ч гэсэн ингээл нэг л хэл маань нэг л сонион заяа. Тэгээд би ингээ батсан. Үгүй би ч одоо ямар тэнэг юм уу хаашаа 20 жил үзлээ. Бүр зэрэгдээ ихтэй одоо эн чинь юм агсан шатны төвшний юм сурлаа штэ. Тэг чи одоо ингээд яагаад ингээд төрлөх хишгээ минийх ингээд болж чадахгүй байгаа ингээд бодсон чинь тэр багшийн ч буруу биш байж, миний ч буруу биш байж. Энэ бүх аха та жоохон хүндэтгэлтэй андараа. За тэгээд миний ч буруу биш байж тэгээд ер нь юунд байсан бэ гэдсэн чи би ингээд 19 нас хүртлээр ингээд Монголоос гарч үзээгүй те ийм цэвэр Монгол тийм тарих оюунаар Монгол identity гэж яриад байгаа ш. Тэр чинь яг би байсан байгаа байхгүй. Бүх юм ингээ монголоор сэтгэдэг те. Яагаад тэгж хэлж байгаа юм бол яагаад тэгж байгаа юм бол гэж боддог тэр монгол хүн гэдэг юм маань ерөөсөө ингээ англи хэлийг ерөөсөө сурахгүй байгаа гэдэг ер нь олж мэдсэн. Одоо тайлбарлая л да те. Япон хэлийг би яагаад ингээ амар дажгүй амархан сурцсан бэ гэхээр Япон хэл чинь жишээлх юм бол ингээ идэх, үзэх гэдэг үгийг нийлүүлэнгүүт те идэж үзэх. Табете мэрүү те. Явах үзэх гэдэг нийлүүлэнгүүт явж үзэх ч гэдэг юм те. Нэг юм яг юм монгол юм логикоор ингэ сэтгэдэг үйлдвэрийн бүтцэн дараа л те. За ханд гэж нэг аимшигтэй юм байгаа. За тэр бол угаасаа аль дээр намайг ингээд нэг араас тэрвэрч амжилгүй тэрийг бол явуулчихсан. Гэтэ тгийгсэн тгээгүй заавал ингээд ярьж болоод ойлгож болоод байгаа болохоор хангалттай байгаа байхгүй те. Тэгээ англи хэлэнд чинь ингээд хамгийн анх ингээд үзэнгүүт I went to school. Би явсан сургууль руугаа гэдэнгүүт энэ багш нэг л худлаа заагаад байгаа юм шиг санагдал те. Тийм өгүүлбэрч гэж юу байгаа те. Гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм болж ярьж ирээд. За тэгээд бүх юм ингээд орчуулж ойлгодог те. Шууд одоо орчин үеийн хүмүүс чинь ингээд эхлээд англиар бочоод тэрийг орчуулж яриад байгаа. Минийх чинь болохоор орчуулчаад ойлгоод ярих гад тэнгүүд ерөөсөө ингээд зодтолтод болохгүй. Ингээд англи хэлний логик гэдэг өөрөө бүр ингээд амар сонин заяа. Одоо энд ингээд ирээл хүмүүстэй танилцж байгаа те. Тэнгүүд те хамгийн их асуулт те. What do you do for a living гэдэг. Амьдрахын тулд юу хийдэг вэ гэдэг би. Таас нааг ингээд хөгжиж байгаа орноос ирж байгаа болохоор ингэж юм уу те. Манай улсын эдийн засаг 2011 онд бол хамгийн өсрөнгөө хөгжилтэй хүрсэн. Бид нар одоо ингээд та нарын бодож байгаа шиг морь зөр унж явдаггүй модаггүй гэж ярьж байгаа заа зөвхөн хүн та юу хийдэг вэ гэж асуусныхын төлөө би ингээд нэг юм амар тийм offended болоод те ингээд юм амар доромжлуулсан юм шиг мэдрэмж төрөөд ингээд ярьж байгаа байхгүй те. Амар өөдөөс нь ингээд хийг явах юмэр санагдаа те. Иддэг. Амьдрахын тулд би унтдаг юм. Тэгж хэлмэр чинь шиг санагдаад. Тэгтэл тэр ингээд зүгээр л хэлэндээ те.
та юу гэдэг вэ л гэж байгаа байхгүй те. Гэл мэтлэн. Тэгэл ер нь ингээд нэг хүнтэй ярихаар нэг амар тийм эвдэрхий англи хэлтэй мөртлөө нэг цаанаасаа нэг юм дургу хүрээд ягаад гэвэл тэр логикийн зөрчил явагдаад байхгүй. Ерөөс хэлний зөрчил биш гэх юм уу? За хэлний зөрчил бас байгаа л та. Тэнгүүтээ ингээл те таанаас те where are you from гэл тэнгүүтэнтэй I'm from Mongolia гэл амар гоё хэлэн штэ те. Nice to meet you. Бид нар ч ингээ сурах чи хамгийн ихэнд байгаа штэ те. Nice to meet you. I'm from Mongolia те. See you tomorrow нэг тиймэрхүү байгаа штэ тий. Ингээл өөдөөс. Нихүү шоожун вама гэж мэгэл тий. Тэрийг би ингээ хятад хэлхийг ойлгож байгаа штэ. Тэнгүүтээ шууд ингээд нэг юм юу ч ойлгоогүй юм шиг зариалаад тий. I don't speak Chinese. Тий бүгд ярьдаг юм тий. Гэтэ ингээд тэр хүн ингээд нэг амар наа ингээд дарамжлаад байгаа юм шиг санагдал тий. Ингэж мэнгээл. Тэгснээл кантонисаар ярих уу тий. Мандаринаар ярих уу энэ төр гэж мэгэл тий. Хятад хэл бол хятад хэл штэ. Нишх хошма янсаа. Хятад хэлний 1 сарын курс сургаад ерөөсө ганц өгүүлбэр цээжсэн юм аа л юм. Тэгээд 2 сар суугаад ойлгож авсан юм нь ерөөхдөө хятад хэлийг сонсоод хятадаар ярьж ийл гэдгийг ойлгоод байсан. Өөр юм сураг юм шиг. Тэгмэдгүй яаж ингэж логикийн зөрчил явагдаад байгаа учраас ингэж ерөөсө тэр хэлийг ерөөсө айгуу сайн сурахгүй байгаа байхгүй юу. Тэгэл зүгээр ингэ хичээл мичээл дээр сууж явахтаа ч гэсэнтэй ингэж хүүхдүүдтэй багшаас юм асахтаа тий. Мистер Тэрэ гэж мэгэл би бүр зүгээр багшаа л гэ. Teacher л гэлтэй тийм үстэй. Тэнгүүд хатагта Pimentel тий. Мистер Петер эдэр гэж мэгэл тий. Миний толгойд тэрийг нэг орчуулаад ноён Питер тий. Юм асуух гэсэн юм. Надад нэг асуулт байгаа юм. Надад нэг асуулт байгаа сууж чадахгүй юм чиж. Нөгөөдөл чинь ингээл суужснаа тий. Would you mind if I open the window чиж шиг тий. Монголд ингээд 10 жилч байна уу, ажилч байна уу, оюутанч байна уу, ер нь ангид нэгэн суужснаа тий. Хэрвээ би цонхон онгойлгол дургуцахгүй биз гэх юм бол тэр хүүхд угаасаа үлдсэн 4 жилдээ үлдсэн наснда баг найзгүй болно тий. Энэ ямар пэлдэг навш вэ гэ. Тэг багшигаа тий. Хадагтай пагмд улмаа би 0 орчоод чигэд ирвэл та дургуцахгүй юу? Зүгээр тий би шэмэр байна. Манай монгол хүүхдэд бол ер нь бол тэгж л ярьдэн штэ. Юм ин авахтай тий. Do you mind if I use your pen? Үзэж авлаа шүү гэл гэдэг штэ сэтгэсэн чи тий. Үзэж чинь авбал дургуцахгүй биз гэдэг юм бол би тий. Тэр бол би үнэхээр тэр хүнтэй дотн биш л гэсэн үг миний хувьд. Тэгэхээр please ч шиг тий. Please гэдэг үг чи угаасаа тий. Гуй гэж орчуулдаг байхгүй. Монгол хүн хийж гуйдаг л байхгүй тий. Тэгэл багш магтай очиол үзүүлэнгүү тий. Perfect. Би ингээд нэг шинэ багш ирээд төгс гэлтэх юм бол тий. Wonderful. You're so incredible тий. Ингэж тий. Би бүр мэйлийн уншаал. Би одоо энэ сургууль байхгүй юм хэлсэн бах та. Би үнэхээр тийм төгс юм бах та. Айгуул шилдэг ойтон мал төгсөх юм бах та. Тэгж бодож модал. За энэ ахыг юу н гарахгүй болохгүй нэ. Ха таныг ингээд гарахгүй болохгүй нэ. За одоо таны ингээд тацаа болсон байна. Ах зүгээр гинж минжнээс цус хаагаж явах юу байх вэ шүү. Хаана явж илаа за. За тэгээд угаасаа тийм монгол хүний сэтгүүнд байхгүй тий. Кофе шоп мопд орол тий. Би бол зүгээр ингээд хэлмэр байхгүй тий. Амар урт текст мэкс хэлээл тий. Нэг кофе авъя хэлмэр байхгүй тий. Give me a cup of coffee. Айгу би нэлцгохгүй айгу тийм тий. Кул вэ нэг өөрийгөө бодоод хэлэнгүүт нөгөө нь яг юм ямар нэг юм банк тэрэмдэх гэж орж ирсэн юм шүү. Харж мараад тий. Найзтай төрсөн өдрийн урилга явуулаад чи минь төрсөн өдөр дээр ирээ гэлтгсэн чинь I'm afraid I can't make it гэж. Юунасаа яагаад байгаа? Юунтай яагаад байгаа юм тий. Тэгэл хэрэггүй л эцтэй тий. Завгүй л эцтэй тийм үстэй. Би очиж чадахгүй байх гэж айж чинь гэж үгээд. Do you want to sit down? Чи суухыг хүсч байна уу? Зүр суулта тий. Sit down тий. Гоё л хэл та. Тэг яг жоохон тийм нэмний халцах зан ингээд жоохноор суулгах чинь л да. Гэтэ ингээд тэр Монгол identity гэдэг юм чинь бүхэл бүтэн баг 20 жил надад ингээд миний дотор хүн цууцсан болохоор суухгүй байхгүй. Тэгвэл одоо манай хүүхд жишээлбэл ингээд англиар хэлд ороод тэрийг монголоор яар гэдэгт монголоор орчуулж ярьдаг тий. Ээжээ би гадаа тоглохыг хүсэж байна. Ээжээ би пицца идэхийг хүсэж байна. Та намайг сонсох хэрэгтэй. Жижиг шиг нэг иймэрхүү майндсетний одоо тийм төрчил бол ингээд яг миний амьдралд гарч ирээд байгаа. Тэг яг нэг юм гадаадд удаан болцсон хүмүүс ингээд нэг юм сони яриад байгаа юм шиг байдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд хэлний сургаасаа гадна ингээд логикийг бас ингээд сурцсан байгаа даахгүй. Хүүхд мөхт ингээд загнаад байхал юм байхгүй байгаа даахгүй. Тэр хүүхд чинь ингээд над чиг юм тархинд нь ингээд жавхлан суугаад байгаа биш байгаа даахгүй дээ. Ингээд монголчуудын групп дээр бичсэн мэсэн те. Араач чинь зүрхсэн уучлаарай гэж хэлхийг юу ч хэлэх вэ гэж чинь манай монголчууд ормцсан байхгүй те. Түр чимээгүй зөрчиж болохгүй юм уу гэдэг. Тэр л бүр яг ингээд бид нар яг ориг хүн байгаад байгаа учраас те хэлийг сурах байгаад байгаа мэн л та. Тэгээд ер нь ингээд газрууд ингээд хэлийн заагаад үгийн заагаал энэ те. Одоо надаас ямар ч дүрм асуусан нэр үнэхээр тэр төбөө мөбигч үнэхээр гаргахгүй альч дүрмийг те. Өнгөрсөнд үргэлжилж байгаа цаг, өнгөрсөнд төгс үргэлжилж байгаа цаг ч шиг те. Өнгөрсөнд яаж ч төгс үргэлжилт юм гэдэггүй. Ингээд тэр бүх цагийг яаж хэрэглэх үү те. Дүрм мөрм ямар юм бүгдийг А Б-г мэднэ. Үнэхээр дүрмийн шалгалт алах байхгүй. Тэгэл баах хүүхцэж тэгээд нэг хизээч ашиглахгүй өнгөнүүтэй. Wonderful. Миний хад хизээч амнастай гайхалтай, incredible, marvelous. Иймэрхүү өгнүүд юусаа гарахгүй өөөс ашиглахгүй. Тэгтээ яг мэднэ, асуул мэднэ. Тэр ингээд сургалтын төвд юусаа юм өгийн заагаад хас ямар логикийн заахгүй байгаа
болохоор ингээ 20 жил сурчаад над чиг нөхдүүд ингээ бэлтгээ ингээ гаргаад байгаа байна л да. Гэтэ яг энэ үе ингээ угаасаа ингээ интернеттэй энэ зүүн YouTube тэгээ TikTok ячаар болоод ер нь бол надаар ингээ төгсгөл баг болж байгаа байхгүй гэж бодож байна. Тэрнээс гадна саяхан одоо нэг бүр амар AI хөвсөл гарч ирсэн одоо энэ те OpenAI те ChatGPT байна штэ. ChatGPT гарч ирснээс хойш ягаад ч хүмүүс энэ тэр сошиал медиагийн хэлэн бүр ингээ тэнгэрт болчихсон те. Наваагс багтаагаад тэмдэг. Тэгээд саяхан л зүгээр бид нар чи ингээл те happy birthday dear, thank you dear гэдэг гэсэн чи одоо бүр happy birthday to a one of a kind soul whose light shines brighter than a stars гэх те. Wishing you a year as amazing as you, full of a joy, elegance and unforgettable memories гэх те. Яг бодит байдал дээр мань хоёр зүрх ингээ нүүрнүүрээ харалцаа те таарангууд те. Happy birthday dear, thank you dear. Яг тэрэн дээр л явж байгаа байхгүй. Амар инээдтэй юм. Та нар ChatGPT-ийн тэр нөгөө ChatGPT ашигласан хүмүүс одоогоор яг тэр төгс хэмжээнд хуулах хэмжээнд хөрөвөө л да. Тэгээд харангуут нөгөө нэг гуулсан үгээ ингээд ин кавичкэнд хийгээд хашилтанд хийцэн. Тэрийг арилгаагүй. Тэгээ оролцсон байгааг харахаар I know you used ChatGPT dear. Wishing you a year. Гэдэг яхад тэгээ нэ сайжирд юм байгаас та гэдэг шиг. Одоо би ч гэсэн нэг яг харих гэсэн чи дахиад нэг маматай болоо тэр мам маань одоо ингээд те хорт утаагаар юмсгалахад арай жоохон байгаа те. Тэгэхээр тэр хорт утааг одоо шүүж чаддаг тэр survival skill-ийг сорох хүртэл нь жоохон хэсэг хугацаанд эндээ байх бах те. Тэгээ магадгүй хэсэг хугацааны дараа бас те. Угсаа харин те тэр үед нэг бас те энэ их сурсан мэдлэгийг ашиглаад хүүхд харахаас өөр юм хиймээр биш тийм үстэй. Тэгээ очиод нэг те энэ тэнд нэг гой захирлалаад те ингээд ажилчны харингуут нь те төгс гэж мэ. I hope this email finds you well. Энэ мэйл очих өдөр танд очих өдрийн мэндийг хүргэн энэ гэдэг бизнес мэйл зээл бичмэжээд ажилчдаа те чи бол гайхалтай чи байгаагаараа л үтгсэлтэй гэж мэгэн те. Нэг тэгээ байж идэг те ингээд энэ англи майндсетийг ойлгоцсон те англиэр төгс олчихсан тийм болгоод юу н очихыг бол амар мөрөөдөж чинь тэгээд тэр өдөр ойрхон ярихын төлөө ингээд хамгийн анхны comedy night-тай яг өндөр night болчихлоо л та. Тэмэн хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дахиад иймэрхүү төрлийн видео үзэхийг хүсэх юм бол комент үлдээгээрэй, шеэрлээрэй. Баяртай. Wonderful.